Би Солонгос кино үзэх их дуртай. Тэгээ Чой Мин шиг их жүжигчин тоглосон л автоматар энэ кино гоё байхаа гэсэн бол надад төрдөг байхгүй юу. 40 гаруй жилийн жүжигчний карьертай дотоод болон гадаадын олон кинонд iconic дүрүүдийг бүтээсэн. Өмнөд Солонгосын домог байсан жүжигчин. Хүмүүс Чой Мин шиг жүжигчнийг харахаар Old Boy, I Saw the Devil, эсвэл Lady Vengeance гэх зэрэг цуврал алуурчны дүрээр нь санаанд их буудаг баг. Гэвч хамгийн сэжгийн хамгийн зөв эсрэг дүрээс гадна цайлган ах маш зарчимч бөөр сүртэй цагдаа дурлал залуугаас ахуулаад манай Жанжин Сүхбаатартай нэр дүүцгүүд Солонгосын нэр хүндтэй түүхэн хүний дүрийг хүртэл бүтээж байсан. Тэгээд тэр Адмирал гэдэг кино нь Солонгосын кино түүхэнд хамгийн их ашиг орлого олж исэн киноч болж исэн. Тэгэхээр энэхүү домогч жүжигчний тоглосон 2017 онд гарч ирсэн Heart Blackened гэх киног та бүхэнд ярьж хүрэхээр бэлтгэсэн байна. Гэхдээ киноны Солонгос тайтлыг Чимүү гэдэг багхгүй юу? Энийг орчуулбал мэдсэн ч чимээгүй байх гэсэн утгатай. За тэгээ олон юм ярилгүй хөдөлөө шууд бичлэг рүүгээ орцгоё. Энэ ах болохоор манай киноны гол дүр. Нэрийг нь Имтэйсан гэдэг ба ус төрдөж нөлөө бүхий нэлээд нэр хүндтэй баян том бизнесмен. Ганц охиноо хойд ирсэнд танилцуулж байгаа нь ингэхүү дээ. 난 박유나예요. 반가워요. Уг нь энэ хойд ээж нь их дөлгөөхөн ийдэг хүн байдаг ч охин нь үл тоож дургуй зарал байх нь тэр. Охиныг нь Мира гэх ба хүүхдийг одоо яаж гэх вэ? Үүнээс нэг жилийн дараа Пак Юнан болохоор алдартай дуучин байхгүй юу? Үнэхээр сайхан дуулдаг. Үүнд нь л ухаан жолоогоо дурлсан. 그 안에서 어느새 자라나. Манай хоёр ч их романтик аа. Салхи зүс чурдлаа. Ах бүр күүлээ байж дийлэхгүй. Өгж байгаа бэлэг мэлгэн хичнээн сая вон юм. 오빠 이거 뭐예요? 몇 시에요? Жилийн өмнө их дараахан байсан охин аль үжээ 6 цэнгэлийн амьдралж ивцсэн. Санамсаргүй хойд ээжийнхээ өмнөх найз залуутайгаа байсан хуучны бичлэгийг нь олцдог байхгүй юу? Тэгэл хойд ээжтэй олон дургуун хурж аавгаач харамлах шиг болоод шууд уулзъя л гэдэг. Уг нь өнгөрсөн л амьдрал энэ хоёр одоо хамтдаа их жаргалтай. Гэхдээ тэгээд уулзъя гэсэн болохоор нөгөө хоёр ч уулзнаа. Уулзаад шууд нилээн маргалдаж бөөмөд. Эндээс л киноны гол үйл явдлууд эхэлдэг. Нэг мэтгэд л Юна түргэн тусламжаар эмдэх төргөгдөд амь тэмцэж байх нь тэр. Хэргийн газар нь Юнагийн гэрийн машиныг зогсоол байсан ба тэр даруул цагдаа нар ирэлгүй яхав. Хачиргалтай нь хяналтын өрөөнд гал гараад камерын бичлэгүүд олдохооргүй болсон байдаг. Үүр зайхад Мира машиндаа согтуу тасарчихсан байдалтай цагдаа нарт олдож байгаа нь үүр ирүүлжүүлэхэд хоноос сурцсан хайтай. Аав нэрчэд байхад л тоож байгаа ч юм байхгүй. Энэ үед Юна аль хэдийн үхсэн байх бөгөөд та хоёрын хооронд юу болсон? Болсон бүгдийг үнээр хэлвэл аав чамайг эндээс гарахад тусалнаа л гин. Ингээд хайрлсан эмэгтэй үхээд өгөө. Түүнийг нь алсан хэрэгт охин нь шалгагдаад тэнгэр нь урах шиг л. Хуулийн багийнхан нь энэ хэргийн талаар бүгдийг л судална. Охин нь бүр хойд ээжигээ хүссэн аргаараа алдаг компьютерийн тоглоом хүртэл хийлгүүлж байсан байдаг. Энэ тоглоом байгаа нь шүүхтэр охиных нь эсрэг ашиглагдана гэхэд Имтэйсан үнийг нь нээх тоохгүй. Тэгвэл тэгэглэн. Энэ шүүгэнт мэдээгээр дайландуулж компанийн орлого 5 дахин нэмэгдэгч боломж гарна эдэргээл нэг сони юм яриад охин тэр. Ингээ охиных нь хэргийг хариуцах өмгөөлөгчөөр энэ залуухан эмэгтэйг сонгодог. Өнөөх өнгөрөө байсан охин ч бүр төрхөндөө орцсон. Игчээ би үнэхээр юу басныг санахгүй байна л гэсэн шигээ. 저 진짜 기억이 하나도 안 나요. 머릿속에서 다 뒤죽박죽 다 섞여서. Өмгөөлөгчөөс охиныг минь заавал авраарай л гэж гуйна. Энэ хэрэгсч болоод Имтэйсан групп нэлээд хил аманд өртөлгүй яхав. Хэргийн газрын бичлэг олдоогүй тул гавлын ас цуурсан 5 хавраг хугарсан гихмэд биен дээрх бэртлүүдээр тооцоолоо юу болсон байж болох хард үрсгийч гаргаж ирдэг. Энэ үеэр Имтэйсан ямар нэг зүйл хайгаад байх нь тэр нэг л хор утгаал байгаа айтай. Ингээ шүүх хуралж эхэлнэ. Мира охин сэжигтнэр татагдсан бөгөөд хэргийн өдөр хэтрүүлж ууснаас болоод юу болсныг үнэхээр санахгүй байна гэж үл сарлаад. 그 이후 기억이 안 납니다. 기억이 안 난다. 뭐. 참 편하네요. Одоогор нотлох баримт хангалттай байхгүй тул дараах шүүх хурлууд болно л гэсэн үг. Гэрчээр Мирагийн найз нь хэргийн өдөр Юна болон Мира нар уулзаад маргалдаж байхыг харсан байдаг. 익숙한 목소리 때문에 문틈으로 확인을 했는데 확실히 유나였습니다. Юнаг мөнгөгүй болоод ирэхээр баян автанд ойрцоол гэж боддог болохоор их дургүй байдаг байсан юм байлээ. Яаж хаад нөгөө секс видеог нь шүүх залаар нэг үзээд Тэсанд ямар л олиг байх вэ? Энээс болоод л маргаа эхэлсэн штэ.
Ингээд Тэсан энэ хэрэг дээр ажиллаж байгаа прокурортой уулзаад хэргийг зүгээр орхиод өгөөч гэж гуйдаг. Нилээн хавхал үгүй гэсэн ч хэргийг орхих шинжгүй. 검찰총장 한번 하셔야지. 뭐야? 검찰총장 내가 사드린다고요. Юнаг амьд байх үед нь амар дагаж сток хийдэг байсан нэг фэн байж л дээ. CCTV камер сурирлуулах ажил хийдэг тэр гэрийнхэн доор CCTV камер нууцаар зоож байсан ч удаатай. Магадгүй тэр фэнийг нь олвол хэргийн газрын имжлэг олдож магадгүй л гэдэг. Тэгээд тэр фэнийг хайгаад байгаагч энэ Тэсаны хувийн туслага олгоод харчнаа. Энэ газрынхаа эзэн нөгөө алдарт стокер чинь энэ залуу байхгүй юу? Хэргийн газрын бичлэгийг үзнэж хэлдэг. Ингээ эцэст нь тэр хоёр тохироо хийхээр л болж байгаа. Юнагийн гэрт нь орж үзэх. Тэгээ зогсохгүй түүний эд хэрэглүүлүүдэд төрж үзээд бүр нэг гаш донтой амтан шиг. Хайртай айдлынхаа хувцсны өрөөнд ороод баярлсандаа бараг өөлөх нэ. Хит хитэн болцол тавиал тэр бичлэгийг нь өрдөөсөө амар үзүүлэхгүй. Дотор хувцснаас нь хүртэл ганцыг авчи идэргээл арай дэндүү даварнаа. Тэгснээ барыг албаар хэрүүлээснээл хаяад яваад өгдөг. 영상 없어. Ингээд дараагийн шүүх хурлаар өмгөөлөгчд би яаралтай ажиллаар Таиланд явчаад ирнэ гэх мессежийг үлдээгээл алга болчихно. Тэгснээ Таиланд тайшигчдын клуб энэ орж марцсан ер нь юу ч бодож явдیں۔ Явж нөгөө өмгөөлөгч прокурор хоёр ч өмнө нь хоорондоо учиртай байсан байлээ л дээ. Энэ хэргийг яах гэж өмгөөлж байгаа юм? Энэ Тэсан бол юу ч хийж магадгүй аюултай хүн. Намайг ч хавуулдах гэж оролцсон эдэргээд бүгдийг л хэлдэг. 임태산이가 어떤 놈인데? 너는 모르겠지만 임태산이가 날 매수하려고 시도했었다. Агш Таиландаас ирмэгцээл өмгөөлөгчтэйгээ шууд уулзна. Энэвэр нөгөө стокерч гинтл цагдаагийнхантай холбогдоод хэргийн газрын бичлэг өөрт нь байгаа л гин. 어? 유나 사고 시 지하 주차장 CCTV 영상을 갖고 있다고 선배님이랑 통화를 하고 싶답니다. Ах түрүү өмгөөлөгчтэйгээ уулзахдаа манай туслах миний юнад бэлэг болгож өгсөн 500 сая воны цагийг зарах гэж оролцсон юм шиг байна гэх мэдээллийг өгсөн байж л дээ. Үүнээс бол шууд л түүнийг гэрчээр татаж юу болсныг асуудаг. Өнөө туслах нь баригдсандаа бантаад ирснэ. Захирал руугаа чи өөрөө юнаг алсан биз дээ гэж орж морлоо. Үүний дараагаар прокурор асуултуудыг тавьж эхлэх ба хэргийн газрын өдөр бүх CCTV бичлэгүүд утсан ч гэлээ бидний дахиад нотлох бичлэг байгаа гээд өнөөх стокерыг шүүхтэр авчирхаар болсон байдаг. Гэхдээ хараахан хурлын зааланд ирж амжаагүй. Гэсэн ч түүнд энэ хэргийн бүх зангилыг ил болох нотлохоо байгаа гэх үүднээс хүлээхээр л болцгооно. CCTV 설치 기사이며 유나의 팬카페 운영진이기도 한 김동률 씨입니다. Тэсан тэр стокероос болоод нэлээд сандарч байгаа нэлт. Ямар ч аргаар хамаагүй түүнийг эрхийг зогсоох хэрэгтэй л гэж авдаг. 막 가야지. 절대로 지는데 새로. Ер нь ахгүй нэг л сэжигтэй болоо явшнаа. Зогсоол дээрээс стокерыг дотгош оруулалгүй шууд аргал идэргээл улаан цагаандаа гарах нь зэрэг. Өмгөөлөгч маань энэ үйл явдлыг хараад Тэсан захирлыг бүтггүй хүн байжээ гээд шууд л итгэл алдаж эхлэлгүй яах вэ? 아니면 유라 옷을 몽땅 다 줄까? Өнөөх стокерт ч мөнгө өгье, юу л хүссэн бүгдийг ч нөгье. Бичлэгийг л өгчих гэж гуйгаал. 뭐야? 당신들 뭐야? 빨리. Өмгөөлөгчдөө би чамд мөнгө өгч хөлсөж ажиллаж байгааг мартчихаа юу? Манай туслахаар туг дахиад энэ шүүх хурлыг ингэсгээ дуусгах энэ төргээл ер нь үнэн төрхөө одоо л гаргаж ирж байгаа. Манай өмгөөлөгч угийн үнний араас л явж байсан юм болохоор энээс болоо шоконд орноо. Тэгээд тэсэлгүй прокурор дээр очиод хэргийн нотлох баримт Тэсан захирлын халаас нь байгаа гэж хэлээд байхын тэр. 그게 어디 있는지 알아. 어? 임태산한테 있어. Прокурор шууд л энэ хэргийн нотлох баримт Тесанд байгаа гэж зөвхөн газар руу болгоол эхэлдэг. Яг юу болоод байна? Охин нь хүртэл бүр гайхацаа. Манай өмгөөлөгч угаас одоо юу л болов болог гэд бүгдийг ямар ч эсэргүүцэлгүйгээр зөвшөөрнө. Эцэст нь хэргийн газарт юу болсон бичлэгийг бүгдээрээ хамт суугаад үзэх нь тэр. Юнаг машинаар дайрсан хүн нь Тэсан захирал өөрөө байсан болж таардаг. Тэгээ зогсохгүй бууж ирээд өвшөлт зодоод бүр арай л амир. Энэ бүхний хэрэгтэн нь өөрөө байсан мөртлөө хэрэгээс мултрахын тулд охиноо машин суулгаад явуулсан юм байлаа л зэ. Хэргийн дүгнэлт нь хайртай эмэгтэйхэн секс бичлэг ил болсон болохоор үүнээс болж уур бухимдлаа төвчж чадалгүй Пак Юнаг алсан хүн амны хэрэг болж таардаг. Тэсан түнд мөнгө, хүч чадал, эрх мэдлгээд бүх юм бий. Над чи хүн иймхэн нэг хэрэгээс бол шоронд орвол миний хоолж байгаа тэр олон ажилчныг та нар яах юм эдэргээл бүр хог шар байсан байдаг. 마땅히 뒤질려니 뒤진 거야. 인간들의 목숨값이 다 똑같은 줄 알아? Угаасаа өгөх ёстой байсан хүн өгсөн л гэж аавна.
Хөдлөшгүй нотлох баримт. Дээрэс нь өөрийгөө ч ингэж илчлээд өгчөж байгаа юм болохоор илүү зүйлгүйгээр шууд л тэндээс түүнийг баривчлаад цааш нь аваад явуулгүй яах вэ? Энэ хэргийн дараа манай хоёрын харилцаа энтер цайжирсан. Прокурор өмгөөлөгч хоёр хоёул үнний төлөө явдаг хүмүүс учраас хэргийг зөв тайллаа л гээд баяр маярааш тэмдэглээл. Тэгэл байжсэн чинь Эмтесанаас өмгөөлөгчд ахаад ажлын санал ирнэ. Одоо бүр харахаар л дургуун хүрнэ штт. Тэдний ажлын гэрээн дээр өмгөөлөгч юу ч болсон үйлчлүүлэгчийнхээ хувийн нууцыг хадгалнаа гэсэн байдаг. Ямар ч нууц байсан. Одоо баян аав шоронд орсон болохоор өнөө хүмүүжлгүй охин чинь жаргаж нисэж чадахгүй. Жижигхэн байранд ч нүүж ордог. Гэхдээ шүүх хурал дээр үдсэн бичлэг дээрх эмэгтэй өөрийгөө биш байсан гэдгийг хэлээд аавынхаа туслахаас яг юу болоод байгааг асууж үннийг мэдхийг л хүсдэг. 그 영상 속에 나온 여자. 내가 아니란 거 나보다 더 잘하는 사람이 어딨어요? Хэсэг эргэлзэн ч гэлээ охины гуйлтыг эцсийн удаа биелүүлж байгаа нь. Энэ утсыг аваад өмгөөлөгч рүүгээ л явна штт. Өөр туслах хүн байхгүй юм чинь. Утсан дээр нь ганцхан зураг л байдаг ба тэр зургийг нь авсан байршил нь Таиландд. Эмтесан шүүх хурал эд явагдаж байх үеэр Таиланд явсан удаа байгаа гэд тэр хоёр ч гэсэн Таиланд явахаар л болдог. 이 사진은 도대체 뭘까? Тэр газар нэлээд том агуулгах гэх юм уу та ороод үзтэл студ болгоод засчихсан. Бүр нээх танил дүрс зурглал. Охин тэсэлгүй л уйлж эхэлдэг. Солонгост буцаж ирээд шоронд байх аавтайгаа уулзнаа. Аав нээх олон үг дуурахгүй. Охиндоо чи сайхан амьдрах хэрэгтэй шүү л гэдэг. 나 태국 갔다 왔어. 너 술 먹으면 안 되겠다 이제. 이제부터 술 먹지 마. 알았어? 야, 면회 끝났습니다. 아니야. 가지 마. 아빠 가지 마. 가지 마. 아빠 보고 싶으니까 자주 와. Ингээд яг юу болсон? Бүх юмний занглаа тайлагдана. Мира охин согтуудаа юнаг дайраад алдсан байхгүй юу? Нөгөө стокерч ч гэсэн энэ үннийг мэднэ. Манай ахын гуйлтаар л тусалж түүний хэлснээр ажилласан. Цагдаагийн газар руу хүртэл хуурамчаар залгасан. Энэ бүх үннийг мэдсэн учраас Таиланд руу очиж хэргийн газар дах бүх юмыг адилхан болгож хийсэн юм. Тэр стрип клубт явж байсан шалтгаан нь тэндээс жүжигчдээ сонгож байсан юм. Энэ хэргийн гол буруутанг өөрийгөө гэж харагдуулахын тулд бүгдийг зохион байгуулсан. Хэрийг нуунд харагдуулах гэж хичээсэн дүрс гэхгүй бол өмгөөлөгч прокурор сэжгэлчин гээд туслахаа хүртэл гүтгэж байгаа юм шиг харагдулсан. Охинтойгоо адилхан харагдах хүнийг олж, мөн хайртай бүсгүйтэйгээ адилхан харагдах хүнийг ч гэсэн хайж болсон. Хайртай бүсгүйгээ ахаад нэг удаа харах шиг л аль хэдийн өгсөн гэдгийг нь мэдэх ч гэсэн түүнтэйгээ салах ус хийх боломж гараагүй штэ. 괜찮아. 정말 미안. Тэдний уучрал ингэж дууссанд сэтгэл нь их л өвдөж түүнээсээ уушлал гуйхыг л хүснэ. Тэр хуурамч бичлэгэндээ ош тоглуулсан эмэгтэйгээ үдэж гаргаж өгөхдөө хайртай бүсгүйтэйгээ эцсийн удаа салхиос хийж буул мэт. Үнэхээр чин сэтгэлээсээ хайртай байсан түүндээ ингэж ч болов баяртай гэж хэлнэ.
Ингээ нэгэнд бүх зүйлтэйгээ эвлэрээ тамхи татсан шигээ сон. Хайртай бүсгүн золгоогоор өнгөрсөн. Ядаж охиныхоо амьдралыг яаж ингэ дуусгах вэ? Энэ насандаа мөнгө, хүч чадал, эрх мэдэл бүгдийг олсон ч хэлээ эцэст нь өөрийгөө золиослоо охиноо авраад үлдэж буугаар энэ кино маань дуусна. Чимүүг гэх энэ кино та бүхэн таалагдсан байхаа гэж найдаж байна. Бас тэгээ манаас уг эдитертэй болсон байгаа. Тэгээ одооноос бит хоёр ярилцаад төлөвлөөд бичлэгүүд ойрхон орж явах байхаа гэж найдаж байна. Хэрэгэл тайлгч байвал бус нь хамаагүй гэсэн бас нэг үнцэг гараад байгаа шүү дээ. Тийм болохоор тэр нь байж гисэн хөөхөө. Окей. За. За ингээ бичлэг дээрээ хэдүүлээ лайка дарсан бол дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.